За сайн байна уу? Сайхан урдж гин үү? Сайхан урдж гин үү? Сайн явж гин. За найз нь одоо туршлагатай ногоочтой уулзаж те бас туршлагыг яриулах гэж нэг юм хөөрхөн нэвтрүүлгүүд бэлдээд байгаа. Одоо бол яг хаврын цаг те ногоочтой үргэлжлэгээ хийж байгаа. Дунд чатанд орж явах шиг. Тэгээд бас хойштой ногоочтой тэрэг болох юм болов тухайн хүний эзэмшсэн арга барилыг бас ногоочтод үзүүлэе гэж одоо тэгээд Орхон аймгаас зөрөөд ирлээ. Тэгээд хэдүүлээ эхлээд хашаатаа танилцъя. Та шиг дахны айл юм уу? Бич говалт тах л та. За хэдэн он? За 14 оноос хойш дарахын байна те. 2014 үү? Тий. Тэрнээс өмнө говалтад байсан. Ер нь лигээ очоод юу би ч гүйсэж үзгүй. Гой дөрг гүйсмэс амьдрын ирэхээр ногоо тариад байгаа юм уу? Корона ч намайг ногооч юм бол. За. За энд дахиа шүү байна. Дахианууд энд нуугснууд байгаа. Ааха. Энэ одоо Орос нутаг дахиа гэх юм уу? Ааха. Нутгийн дахиа гэдэг. Тий. Пушкин гэдэг л яд юм лээ. Үйлдвэрийн. Тэг үйлдвэрийн дахианууд. Хүнээс авч ирсэн. Одоо ч Монгол нутаг дахиа болж байгаа шүү. Тий. Өндгөөгөл хэлж байна. Дахиа сайн төлж байгаа. Нэг 20 дахиа өдөрт 13 4 өндөр гараад байгаа. За. Энэ нөө бэж нууснууд байгаа. За. Энэ их зүгээр шүү. Ер нь бол Үгийн төвчтэй юм шиг. Үйл тасан дээр хөвчтэй. үйл тасан дээр гадаад үйлчж. Гэхдээ яг гадаа үйлжүүлээд яг хавар мавар өндгөлтөнд байгаа гэдэг юм уу? Амтнд л босоо байна. Тий. Өндгөө яах вэ? Одоо өндгийг ингээл экотост хийгээд тэгэл заранда хагрангутлна. Зүг. Хизээрээс хагардаг. Энд чинь одоо яг өндгөлтөнд жигдрээг байгаа. Өндгөлтөнд жигдрээд эхлэнгүүт экотост тусаж байгаа л хийхэд 28 оноод өндгөн авдаг байхгүй. Нэг инкваторт хэдэн дэгдэх вэ? Би нэг өөрөөхөө нэг хийсэн нэг инкватор байгаа. Гар хийсэн. Тэрэнд нэг 100-аар өндөр өсчтэй. Тэгээ хэдэн хувьтай агарах вэ? Ер нь л нэг 80% бол 70-80% агарах шүү. За тэгээ тэр олон дэгдэхийг яах вэ? Тэгэл зарахын зараал үлдэх нь үлдээл. Тэгэл ер нь дуусчдیں۔ Дөө. Нэг мэд хэд вэ? За. Дахиад механик бол яг жоохон уг нэг хурдан зарагддагс одоо дахиад шуугууд хийж идэх хүн бас их болцсон юм шиг байна. Тэгээд зарагдах нь жоохон бага болсон. Нуус бол тэгэл инкватороос хагаслаа бол тэгэл ер нь дуусчдیں۔ Дөө. Хэдэн хил мах гам? Энэ одоо мэдгүй 3 кг орчим гардаг байх шүү. Танаас их мах гардаг байх тий. Одоо тэр жоохон том биетэй нэрнэ. За тийм ээ. Буун баг. Аха. Энэ бус нь охинууд нэг жоохон чанга дуутай байд. Аха. Ер нь азаргаа сольж бас цус илбэлт хийв үү? Хийн л. Энэ сая хүн нэг цус олдуулъя гээл тэр азаргыг 90-ийг авчихсан. Тэнийхээ авал солиод. Тэгээ солиод аваад тийм үү тий. Тэгэхгүй ер нь их удаан бол байлгаж үзээгүй. Одоо эдний чинь ингээд өндөглүүлж байгаа 8 сар гээд бүгдийн цагаа хийчихнэ. Тэгэл дэгдэх нь даваалцдаг байхгүй. Өөрөөхөөс өнгөрөх үү? Гэхдээ эднээс одоо 7 нодногийн 7 сарын дундуур хасан дэгдэх нь үст. Аха. Нуус чинь нэр нь сайн дижих юм бол нэг 3 сарын дотор л юмшиг болчихдог. Би нэг нуус ер нь шууд хийчих сонирхол байгаад байгаа. Гэхдээ яг тийм одоо жишээлбэл хасаанд амьдрдаг үе тийжихгүй бол бас нөгөө наан цаг явд донд 90 очин явах тийм тийм амрын биш шүү тий. За. Айдуулээ тэгээд авраг хаашаатай танилцаад явна да. Энэ хүлэмжинд одоо нөгөө навчногоонууд хийцэн байгаа. За. Сая энэ 3-4 онд байгаа цохоогоо хүлээлээ. Яншуу, бууцаа, юуцаа. Сонгон, салаат навч эдгэрийг хийцэн байж байгаа. Болно бол. Гоор үргэлжлүүлчих юм уу? Надад чинь хүүтэн писвэртэй шүү дээ. Шууд хийчихсэн баа юм уу? Хүн сонгон байгаа юм тий? Тий. Ингэж хийгээд би утсан л байж байгаа. Одоохондоо яг соёолж гас чирээгүй л ах шүү. Аха. Ер нь өдөд хийгээд бол яг таардаг уу? Таарна. Одоо ингээл 5 сар ихээр эднээс бүгд хураах бэлэн болчихсон. Дахиад хэлдэ. Сонгон юутай? Бууцаа, яншуу, салаат навч. Эднээс нэг хүүтэн писвэртэй байгаа юм. Нэг 2 градустай байх. Хөөс нэг 2 градустай байх талын соёолч. Нодон чи энд чинь помидорын 6 төрлийг тавьсан байсан. Шинжүү байсан захаар нь тий. Тэгээ 6 сард хүлээд ер нь 5 сарын 10 гэхэд баг бүгд ургацсан гүйцээд хураагаад зарагдаад дуусчихдээ. Тэгээд би 5 сарын 15-д мав тэгэл помидор тавьчихсан. Зүг. Бас ийм туршлага байдаг байх нь шүү тий. Энэ байшингийнхаа урд хөлөвж барьцдаг ямар учир вэ? Энэ цонхноосоо хийгээд исэн юм аа. За, улаал тэгтэй. Тий. Манайх чи их том цонхтой. Аха. Тэгээд яг нэг удахар систем хийгдэг юу яд мууддаг ч юм уу тэгээд энэ хийгээд идэв шүү. Тэгэхээр нэг
энэ юм хийгээд үзье гэж бодод хийсэн. Тэгээд энэ нэр нь их зүгээр дажгүй юм билээ. Одоо манайх 11 сар мөр гэл энэ айлууд галлаад эхлэхэд манайх бол нэг галлаад авахгүй шүү. Одоо 4 сар мөр гэл юу ах энэ чинь өдөртөө энэ дотор нэмэгдүүч гараад талжтэй. Тэгээд цонхон голгоцоос цаашаа. Үгүй одоо ингээ 3 4 сар өнөөдөр тэгэхэд дотор нь 40 гарсан л халуун мэлээ. Би үслэгийг хийхээр үслэгээ шатчихвол уу гэдэг айгаад. Үслэгийг хийж бодож байна. Анх бол ерөнхийдөө тиймэрхүү санаатай. Тэгээд өвөл цонхноос сийгэх нь баг байх болов уу гэж бодоод тэгж хийжсэн. Жимсний моднууд тарьсан байна уу? Жимсний моднууд бол нэлээд байгаа шүү. Алюминих байгаа, Украинууд байна. Интор хар улаан гэж байна. Одоо тэр Чангаанцны мод гэдээ бас хүнээс авсан тэр одоо яг жимсэлж эхлэегүй л байгаа. Улаалцсан тэр гээд. Ер нь бол жимсний мод нэлээд байгаа. Альма өгсөн үү? Альма өгч амжааг байгаа. Зөвхөн тарих помидор үүдэр бол эрт хийчихдээ. Нэг сарын сүүлдээ нэг 30-31 үед ч юм уу хийгээд нэг сарын бартаагаал юм хийчихэж байгаа. Өгөрцгийг бол өөрөөхөө тарихыг бас 3 сарын 10 дээр хэлээр нь хийчихдээ. Яг эрт хийдэг юм тийм. Тэгээд яаж хэдэн сар талбад гарах вэ? Помидороо одоо юугаа хэмжиж байгаа гүлэмжнийхээ хөрсөнд нөгөө температур юу 20 см-ийн булцаад. Тэгээд тэрийг ер нь нэг шөндөө нэг нэмэх 12 мөс тоолоод ирэхээр нь хийчихэж байгаа шин. Тэгэхэд бол энэ даажгүй юм билээ. Тэгээд яг хөө дээгүүр бол шөндөө түнэлдэж хуучаад давхар хуучаад тэгж л тарьж байгаа. Өгөрцгийг бол нэг 4 сарын сүүлд 5 сарын ихнийхэр хийхгүй бол бас болохгүй мэлээ. Бас түнэлдэх үү? Түнэлдэн. Нодон чинь одоо хэдүүр хийсэн 5 сарын ихээр л хийсэн баг та. Тэг манай өгөрц чинь 5 сарын 30 6 сарын 1 гэхэд өөрсдөө явуулчихсан ихнээс наваа идсэн шүү. Помидор бол наадмаас өмнө гарч эхэлсэн. Савын жоохон томсуулаад жижигхэн талбад малж яах таамар. Тэгтээ бас жоохон өрсөлгөө мөн томсож явах жишээ нь цэцгэлэг ч юм уу тий. Тэр болтол нь жоохон том савнд хийдэг юм билүү гэж бодоод байгаа. Энэ одоо чинжүүний өрсөлгөө байгаа. Энэ атомны виноград, энэ толстой. Ингээ халуун жинжүү. Нөгөө ягаан оддын өрсөлгөө нь ч одоо энэ бүр ингээ байж байгаа шүү дээ. Ягаан оддын өрсөлгөө нэлээд гарах байх. Лимонланага хийгээгүй юу? Лимонлана хийсэн байгаа. Лимонлана хийсэн байгаа. Одоо юунуудаа зарах помидоруудын өрсөлгөөг бас хийсэн байгаа. Юу яагаад нэг зармаар тавиал нэг яг хөө энэ аюус нэг хүмүүсээс авдаг гэдэг үнэтэй болсон. Яг өөрөө нөгөө зах махтад очоод зараад чадахгүй зав байхгүй. Тэнд очоод зогсчихсон энэ ажил гэж зүтсэн. Тийм учраас бол бас нэг ихээр бол хийдэг. 7 сарын ихээр помидор гард юм байна тий. Ер нь дарханд Дахуул аймагт чинь нийт аймгийн хэмжээнд 3800 орчим. Энд чинь 20 оны судалгаа шүү. 3800 орчим өрхийн тарилж бүтгэгдсэн байт юм бэл. Тэгэхэд Орхон аймаг чинь хүн амаараа одоо бол дархнаас илүү болчиход байгаа шүү дээ. 110 мянган орчим хүнтэй. Тэгэхэд Орхон аймаг нэг 500-аас 800 өрхийн тарилж игээд илүүлзээд идэв юм бэл. Зарим нэг хүлэмж тарсан жил 800 болчихсон. Тэгээд нэг 2 жилийн дараа буцаад багцдаг юм билээ. Тэгээ ажиглаад байхад ер нь дархныхаа их ажаахуйч юм шиг байна. Тий, ер нь айл болгон болдог л хашаандаа ногоод ирсэн шүү. Яг төмс хүнснийхээ ногоогч болтгоо тасцсан л байдیں۔ Ер нь. Тэгэд энэ дархны энэ байгаль цаг ууртай хөрстэй их холбоотой юм шиг байна. Дулааны багтаан зөндөртэй. Хөрсөн юм эсрэг тэгээд айгүй халж өгдөг. Манай Эрдэнэчин бол бас 1500 м шахуу өндөрт байрладаг. Тэгээд тэгж яах тараа халахгүй шүү дээ. Тэр чинь 7 сарын 20-оос эхлээл орой 7-8 цаг дээр баг бүртгэнд орж эхэлдэг байхгүй. Тэгж чинь би чинь өнгөрсөн жил 8 сарын 20 дээр ирэхэд чинь бүр айгүй дулаахан бодоод сандаалдаг юм хүмүүс тий. Тэр чинь нөгөө нэг дулааны багтаам чинь шал өөр байгаа хэлтгэдэг байгаа байхгүй. Тэгэхээр бас олон ногоочд байх нь аргагүй юм шиг байна. Нөгөө дуртай ургадаг. Тий. Сайн ургаж байгаа. Хөлбөрийн үр шимээ сайн авч чаддаг. Манай Эрдэнэчээс ногоо тарихад чанга шүү дээ. Их сэрүүх юм байна тий. Сэрүүх, айгүй сэрүүх. Тэр чинь 6 сарын 10-д гэж зургийг талбар ногоо гаргана шүү дээ. Тийм байна. Тэгээд 9 сарын 4-5-аас эхлээд хариу зохиол эхэлсэн шүү дээ. Би чинь гадна талбайд байцаан 5 сарын дунд гаргачихсан шүү дээ. Гэл байцаа, бүрэнг байцаа гэдэг бүгдийн дураглагч гэсэн гаргачихсан. Бид нар чинь тарихын тулд би шилмэл өгөж боловч тэгэхгүй бол угаасаа харигчих гэдэг юм чинь. Их баг л та. Тий. Дахиж өөр юм билээ аргагүй. Дахин дулах ба. Энэ жил хичнээн төрлийн лойл тарих чинь.
Энэ жил одоо бас 10 орчим таригдах байхаа. Энэ жил бас гүзээлцгэндээс үзье гэж бодоод байгаа. Нодны энэ гүзээлцгний намар айлаас авсан. Энэ гарахд ч одоо гүзээлцгэндээс тэнийг ихч үйдээ. Гүзээлцгнээр дагагдсан уу? Бас спондор тарина. Тийм гүзээлцгнийг маш сайн дэрт юм лээ. Энэ авхаан жаргал сайхан ингээл юу таягтал юм хичээлээ. Тийм шүү дээ, манай групт байдаг шүү дээ. Тэгээд тэр хичээд би тэгсэн байхгүй. Би энэ гүзээлцгийг чинь би өөрөө үйлдүүлж үзмээр байна. Гэдгсэн чинь тэгч очиад аваагүй. Тэгээд би ийм хитэн гүзээлцэг авчираад үйлчүүлсэн босдглоод. Тэгээд зарим нь бол ингээд сэрээд ургаад эхэлсэн. Энэ зарим нь жоохон чийг дээр нь алдаа гаргасан. Энэ жил одоо бас гүзээлцгэндээс үзэх гээд байгаа шүү дээ. Ер нь анх яг ногоон тарих сэтэл хаанаас авсан? Би чинь Солонгос руу мультицтэй байсан байхгүй. Тэгээд нэг яг нөгөө ирж очиод яадаг. Манай хадных чинь дээр ингээд нэг жоохон ногоод байсан. Хүнсний ногоолтой байсан. Ил талбайд нэг жоохон бомдос байсан. Нөгөөх нь улааж амжихгүй ногооноор нь хурааж аваад дагаад яадаг. Би яг газар мэзэг өчгөө Солонгос аваад идэг. Намар ирээд нөгөөдг нь хураадаг. Эдгээр нь юу болж байгааг мэддэг. Ногоочдээс мэддэг. Тэгэж явсаар байгаа. Энд манай нэг хураа ах ихчээр байт юм аа. Тэр хоёр хүлэмж өрөөд яасан. Чинь манай аавгаар нэг хүлэмж өрөөд өчгөөс гээд болтгоо. Тэгээд одоо тэр дадлын тэр хүлэмжийг чинь хийсэн. Хамгийн ихний хүлэмж. Тэгээд хийгээд яасан чинь өөрсдөө том хүлэмжтэй ногоог чийд болохгүй юм чинь. Тэгэл илүү гарсны амтах дүүдөөс үлдээ зардаг нөгөө ногооны чэндүүд даваач чигүүд илүү гарсан. Нөгөө ер нь боломжийн. Тэгээд би бас чи корона гараад Солонгос явчихсан гэдэг. Тэгэхээр ногоогоо тэгээд одоо юу хийх вэ? Тэгээд ногоогоо тэгээд бас ер нь боломжийн юм аа. Тэгэхээр жил болгоно нэг хүлэмжний зэрэг одоо 4 хүлэмжтэй болсон юм чинь. Одоо ногоондоо бол тууштай болсон уу? Одоо ногоогоо дагнах хэвээр өөр чадах юм алга шээ. Радио фестивал ер нь хамгийн анхны жилд нь амраа ирж ирсэн шүү дээ. Хамгийн эхнийхт нь би очиж чадаагүй шүү. Хоёр дахь нь юм уу? Тийм. Тийм байна. Тэгэхэд нэг хар фондорт ирж ирсэн шүү дээ. Black Ball гэдэг. Тийм. Тэгээд дахиж өнжөөд Тэг чинь хоёр дахь өдөр ирэхдээ ногоогоо 50% зарж чадаагүй тийм үү? Чадаагүй. Тэр өдөр чи хүүтэн байсан. Хүн баг ирсэн. Тэр урагшаа нэг цэцэрлэгрүүлэнд яажсэн. Чинь бас хүн баг тэнд баг. Тэгээд нэг бас нэг нээлттэй өдөрлөг болцсон гэдэл үү нэг тийм сүнэсжсэн баха. Бас нэг юм давхцсан байсан юм. Тийм. Тэгээд өнгөрсөн жил Лоли фестивал дээр очиж яаж юм? Өнгөрсөн жил чи очил өдөртөө бүх юм дуусчихсан. Өрөөнд буцаад байсан шүү дээ. Хоёр өдөр орчих юм одоо байсан чинь эхний өдөр бүх ногоогоо дуусчихсан. Тэгээд буцаад байсан. Чоноо харамга энэ жил борлуулах уу? Чоноо харамга одоо тэгээд сайхан ургуул борлуулна да. Тэс одоо манай ээж явж түүж хатааж байглаарсан дүүдэг тий. Тэгээд би ээжтэй зарж борлуулдаг байхгүй. Яг сайхан говьд яхаас би энэ жанр манай их сайн байт юм шиг л. Манайхан би нэг чоноо харамгны тухай нэг бичлэг оруулаад фестивал дээр ирэх гэж байгаа шүү гэд хүмүүст хэлцдэг байхгүй. Бичлэг оруулаад бас энэ ирж байгаа холоос ирж байгаа хүмүүсийнхаа бараг борлуулах сурталчлах нь миний үүрэг шүү дээ. Холоос зориод ирж байгаа хүмүүс. Тэгээд өөрхөн бичлэг оруулсан чинь хар мянган хүн залгаад одоо нөгөө миний утас чи илүү гэдэг юм ч угаасаа хаанаас хүн олно шүү дээ. Тэгсэн чатаар залгаад уцаар залгаад энэ одоо хаанаас авах яах вэ ийх үү гэд. Тэгээд тэр эрдэнэт очиод бас дууссан уу? Дуус. Эрдэнэтийн сайн ч авд юм л шүү дээ. Ер нь худалдаа авалт сайт юм л. Тийм одоо гоё болоод байгаа. 2024 оны фестивалийн нийт борлуулалт нь 91 сая төгрөг болчихсон байхгүй. Өдөртөө байнга судалгаа гаргаж ирдэг юм чи фестивалтай холбоотой. Гэтэл 2025 онд 175 сая төгрөг болсон шүү дээ. Нийт борлуулалт. Яг тэр нөгөө Оросын холбооны усаас нөгөө мод ирсэнтэй холбоотой баг. Тэгээ ер нь бас эрдэнтийнхэн гэлтгүү те тэр фестивалыг чинь одоо их олон хүн мэддэг болчих. Дунд говоос ирж, дорндоос ирж үзэх гэж шүү дээ. Улаанбаатараас бол зөндөө олон. Тийм. Тэгээд тэр бас их нөлөөлдөг юм шиг байна. Тэгээд жил бүр баяраа одоо энэ жил 5 жилийнх нь ойн болно шүү дээ. Манай бидний фестивалийн тэгээд бас арга хэмжээгээ гоё сайхан өргөн дэлгэр болгоно гэдэг олон зүйл бодож төлөвлөж байгаа. Тэгээд тэр энэ тухайн үед нь одоо дэлгэндээ тийм юм хийгээд. Фестивалдаа ч оролцсон л та. Одоо нэг жил болгоныг очдөг юм таа болчиход тий. Эцэг бас их гоё шүү дээ нөгөө аймаг ногоочд ирдэг болохоор бас энд сайн тариад энэ ямар сорттой ирж जैन те. Энийг нөгөө илүү байна гэдэг ажиглах, туршлага солилцох, соёлын солилцоо явах, сав баглаа боод тэр ажиллаж байгаа арга барил, борлуулж байгаа арга барил энэ чинь бас чухал байгаа байхгүй.
Тэгээд тэнд чинь очиж байгаа хүмүүс чинь ерөнхийдөө бас судалгаатай байд юм л чинь ногоочд. За яг хаана ямар хүн ямар бомбоос дэж чинь тэгээд ер нь судалгаатай байд юм шиг л шин. Тэр нөгөө чамаг атомны виноград лимонлиана гээд бас бус сорттой ирэх гэж байгаа чоноо харамгтай ирэх гэж байгаа гээд ойлоо бичлэг хийгээд оруулсан шүү дээ. Тэгээд эндээс чи нөгөө атомны виноградаас үр авах гэж бас Эхэндээ дандаа ногоочд гэж авсан. харин үр авах гэж. Харин тийм л. Тэгвэл дамсан энэ ямар сонирхол дээр вэ? Ямар юм энэ яриад байна гэж одоо тэгээд тагшил. Тэгээд эндээс бас дотроос нь үр авч байгаа шүү дээ. Гэтэ наатны виноград яг нэг тийм ундаа шиг. Халуун малуун ингээд идэж байгаа яг нэг ундаа шиг. Амны цангаа тайлж байгаа юм шиг. Ер нь их гоё бомб. Нэр нь эн чинь атом тусуу үзэн гэсэн утгатай үг байхгүй. Тийм яг усан үзэн атом грипп гэдэг одоо Bill Gates гэдэг Америкийн тэгтээ орчин үеийн одоо лойл үржүүлэгчтэй ордог байхгүй юу? Одоо энэ чинь бас хоёр хуваагдчихад байна. Орчин үеийн лойл үржүүлэгчтэй гол чиг хандлага нь юу вэ гэхээр өнгийг чухалчилж үздэг. Одоо одтой те 5 6 өнгөтэй нэг бомб дээр ч одоо биг колор ихэнхдээ 2 өнгөтэй байдаг бол орчин үеийн лойл үржүүлэгчд бол одоо 5 6 өнгийн нэг лойл нь шингэсэн. Тэгээд дээр 8 гоё хамтдаг. Тэгээ бүр ингээд одтой байдаг болгоод байгаа байхгүй. Bill Gates бол яг тэр орчин үеийн одоо лойл үржүүлэгчдийн гол төлөөлөгч. Тэгээд энэ атомны виноград бол үнэхээр сайхан хамттай. Дэлхийн одоо лойл сонирхогчдын цуглуулганд заавал байх ёстой сортын нэг гэж бүр тийм үздэг юм билээ. энэ бол үнэхээр гоё амттай байна дээр. Ямар үнэтэй зардыг ер нь дархныхан худалдаа авалт хэрвээ. Ерөнхийдөө худалдаа авагчтай болсон. Тэгээд тэр хүмүүс зарим нь бол би тэтгэл бомбер өгсөй бомбер очиж авах байна уу гэж асууна. Бага бэлдэж явах уу гэдэг. Хэрэггүй шүү бид нар одоо өөрсдөө очиж түүж авна. Тэр чинь зүгээр очиод худалдаж авснаас өөрсдөө түүгээд авсан илүү гоё юм байлээ гэдэг. Хүүхдүүдтэйгээ ирсэн өөрсдөө ирээд дотор нь ороод нөгөөдгөө ураагаад явах нь өөрсдөд нэг гоё гэдэг юм шиг Камтай баг. тий. Хийж авдаг хүмүүс ч бас нийлэн болж байгаа. Энэ яагаад ийм майхан зарцсан бэ дотор нь хасар. Энд чинь одоо юу штий. Аврах хүлэмжил хийж байгаа штий. Ингээд одоо энэ дотор үслэгийг хийгээд ингээд одоо яг баг шиг болгоцоод байгаа юм. Нөгөө үслэгийг ингээд дийш нь ингээд явахаар энийгээ дийш нь ингээд сунгаа явцдаг байхгүй юу? Тий. Тэгээд зүгээр ингээд би бол зүгээр ингээд дээрээс нэг юм төмөр байгаад энд нь баазгачаар ингээд хавчаал гомжуулчихдээ. Тэгээ дөрөв талаад аруулчихв. Тий. Тэгэл орой болохоор 4-7 бомсгаад дотор нь тэнэ тавиал. Их хүүтэн бол дотроо бас хуччихна. Шууд цахилгаан тэнд явах. Тий. Тэгээд нөгөө температур мэдрэгчтэй юу тааруултайвал доод градус нь 15, дээдл нь 18 ч юм уу гэдэг тааруулвал тэр чинь нөгөө температур мэдрээд өөрөө асууж байгаа. Энэ бол их амар. Тэгээд нөгөө хурааж явахаар баахан төмөр мод гаргаад энэ тэнд хураагаад хойдын хэрэглэнэ гэдэг юм байхгүй блокоос яхаа их гэж ураагаад гэдэг юу яач. Солонгосчууд ингэж хийдэг юм лээ. Бүр ингэж 600 та хүлэмжийн дотор ингэж давхар хийчихдээ юм лээ. Тэгээд тийм давхар хүлэмж барих дуртай шүү дээ. Тий. А яг нөгөө юутай бас боломжтой хүн байна, боломжгүй хүн бас байна шүү дээ. Амьдрал хаа сайгүй л ижиж шүү дээ, тий. Тэгэхээр ингэж хийчих нь бас их зүгээр хэлэх юм байлээ. Би бол ингэж хийчихсэн. Тий. Дотор нь орж ингээд төний дотор ч явж байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ дотор бас арчилгаа суулгах их амар юм байна. За тэгээд амраада баярлаа. Бидний явах цаг боллоо. За баярлалаа. Ийм их шин санаа байгаа юм байна. Энэ мануул их зүгээр. Одоо нөгөө улаан мануул чинь болохоор 35 мянга шүү дээ. Энэ бол нэг 3000 төгрөгийн нэгэцэл орох уу. Хурдан ч хөгдөн ингээд. Тэгээд дээш юу хагаад энийг ингээд түлхээд тэгээ агаажуулах гэж ингээд тогтооч. Заавал тэр хятадын үнэтэй авч яхаар энэ нэр нь их зүгээр юм байна шүү. Энийг орсууд ингэж хийгээд идэм билээ. Орсуудаас сурсан. Тэгээд ингээд амраад баярлалаа. Дархуул аймгийн Дархан сумын өрхийн тариаланд тэгээ өөрийнхөө хашааг сонирхуулаад бас арга туршлагаас хуваалцлаа. Тэгээд надад бол тэр их гоё санагдлаа. Одоо бууцаа, юуцаа, яншуу эрт тэ сонгоно эрт үсгүүлээ 5 сарын ихээр худалдаанд гаргадаг гэж байна. Энийг бас манайхан хэрэгжүүлж болох нь байна. Мэддэг хүн ч байгаа, мэддгүй хүн ч байгаа тий. Мэддгүй хүмүүс нь бол одоо ингээд
санийхыг мэдж явмаар юм байна. Энэ бас түүнийг бас амар санагдлаа. Тэгээд мэддэг чаддаг зүйлээ харамгүй хуваалцсанд маш их баярлалаа. Манай бяцхан нэвтрүүлэгч нь хөөрхөн ивент итгэгчтэй болсон. Тэгээ энэ бол нарлаг хөдөөмж тариаланчдын дэлгүүрийн одоо гарын бэлэг байна. За баярлалаа. Гар багцны одоо сет явуулсан байгаа. Энэ модны хайч байна, бэли байна тий. Тэгээд олон төрлийн гар багцнууд байна. Тэгээд ийм сандал явуулсан байгаа. Өмсчдөг сандал. Тий. Сандал чирээд явахгүй. Тий. Энэ их зүгээр одоо Солонгостой жинхэнэ имэнэр өнөр тий. Өмсчөд явж идэг штэ тий. За тэгээд энэ манай бас нэвтрүүлгийн ивент Дайсо байгаа. Дайсо бол 1975 онд одоо анх үүсгэн байгуулагдсан билээ Япон улстай. Тэгээд одоо дэлхийн 25 орнд 7000 орчим салбартай юм бэл. Монгол улсад бол 18 салбартай. Энэ савны хувьд бол яг одоо зориултын 5 номерын хүнсний зориулттай хунцар. Тэр дотроо PP буюу одоо полипропилен хунцар гэж байгаа. Энэ бол дэлхийн хамгийн аюулгүй хунцрын нэг болчиход байгаа. Яг өнөөгийн технологи. Тэгээд дээр нь энэ дотор халуун юм хийж болдог. Одоо жишээлбэл 100-аас 120 градусын хүртэл тийм халуун бүтээгдэхүүн хийж болох юм билээ. Гэхдээ пэчэнд хийж болохгүй. Тийм байна. Тий. Тэгээд ийм гоё сав Дайсогийн маань бэлгэлсэн байна. За баярлалаа. За дээр нь одоо гайхамшигт лойл фестивал 9 сарын 12-наас 13-нд Орхон аймагт зохион байгуулагдана. Тэгээд таныг бас энэ жил дахин хүрэлцэн ирээрэй гэж энэ урилгыг. За баярлалаа. Оролцсноо. За тэгээд манай нэвтрүүлгийн бас нэг ивент итгэж байгаа. Одоо энэ 6 үйлд ухаалаг хөрс хэмжигч гэж байгаа юм. За Бас энэ Монгол тайлбартай, Монгол тийм зурагтай тий бүх юм нь ойлгомжтой. Тэгээд энэ тестрийн хувьд буюу одоо энэ хэмжигчийн хувьд хөрсний шимт хижээлийг үзэж болдог. Хөрсний pH-ийг одоо хүчлэлэг байна уу, шүтлэлэг байна уу тэрийг үзэж болно. Дээр нь хөрсний дулааныг үзэж болдог. За тийм байна. Тий. Одоо манад байдаг ихэнх тестрүүд чинь агаарын температурыг үзээд байхаас хөрсний дулааныг нэг төдийлөө үзэж чаддаг. За хөрсний чигшлийг бас хэмждэг онцлог. Хэрэгтэй л үтэн дээ. Тий. Одоо хэдэн үеийн чигшлтэй байна гэдгээ шалгаж штэ тий. За нарны гэрлийн хэмжээг бол энэ бол их багцанд байдаг. За агаарын чигшлийг бас хэмжиж болдог. За ийм бас сайхан бэлгийг манай нэг ивент итгэгч өгсөн байгаа. Тэгээд ийм гарын бэлэгтэй байна да. За баярлалаа. За энэ чинь тэгээд яаж яаж шалгах юм? Энэ хөрсөн дээр хэмжээд шалгаад болно шүү. Тайлбарлаад өгч. Одоо ногоочтой хувьд нэг ер нь хит хитэн одоо лабораторийн мэрэгжлийн хүнээс зөвлөгөө авах шаардлагууд үүдэг. Тэр бүхнийг одоо орж чадна. Жишээлбэл саяны хөрсний чиг хэмжигч гэдэг чинь тэр болгон байгаа чинь байдаггүй. Дээр нь хөрсний үржил шимийг хэмждэг байгаа чинь ер нь байхгүй шүү. Энэ манай нэг 2 жилийн өмнө л нэг амар үеэс болоод тэрнээс хойш энэ хүлэмжний хөрс мөс ингээ хатахаараа цайж хатаад хужиртай болоод байгаа юм шиг. Тийм. Тэгэхээр тэрийг бас шалгацчих болох. Тэр чинь одоо хүчлэг юунд орох уу? pH-д орох уу? pH нь үзэж болно шүү дээ. За энэ их амархан. За. Өөрөөсөө нэг 3-5 секундын дотор хөрсний бүх юмыг үзсэн. Яг саяныхаа байгаа үзүүлдэг. Гэхдээ нэг юмыг ойлгох хэрэгтэй. Юу гэхээр хөрсний үржил шимийг ерөнхийд нь гаргана уу гэхээс нарийн детальчж өгөхгүй. Таны хөрс ерөнхийдөө үржил шимээр ядуу байна уу, дунд зэрэг байна уу, баян байна уу гэдгийг гаргана. Тэгээд нөгөө азот тед байна, кал тед байна гэж гаргахгүй. Ерөнхийд нь гаргана. Таны хөрсний үржил шим иймэрхүү байх шүү гэдэг.